За сайн байцгаана. Хоньны ордныхоо шинэ оны мэнд хүргэе. За 25 он болвол хоньны ордны хувьд бас их онцгой жил байх нэ. Учир нь бол одоо маш удаан хөдөлгөөнтэй гаригууд таны нэгдүгээр гэрт чинь орж ирж байна. За тэгээд энэ олон гаригуудын нэгдүгээр гэрт орж ирж тэгээд дээрээс нь тэнд нь бас өөр зарим нэгэн гаригуудтай нэгдэж байгаа энэ хөдөлгөөн болвол таны хувьд энэ жилийн одоо ерөнхий төлөвийг маш сонирхолтой болгох юм шинжтэй байна. За нэгдүгээрт нь хамгийн нэгдүгээрт бол Нептун гэж гараг. За Нептун гараг бол маш удаан хөдөлгөөнтэй ийм гараг байдаг юм байна. За энэ гараг таны нэгдүгээр гэрт 3 сарын 31-ээс 10 сарын 23-ны хооронд нэгдүгээр гэрт орж ирнэ. За тэгээд бас наашаа цаашаа хөдөлгөөнд орж явсаар байгаад 2026 онд бол бүрэн таны нэгдүгээр гэрт рүү шилжинэ гинэ. За ингээд энэ нэгдүгээр гэртээ бол тэр цагаас хойш бол бүтэн 14 жилийн туршид Нептун гараг таны нэгдүгээр гэрт байх нэ. За тэгэхээр энэ Нептун гэдэг гараг нь ер нь ямар учиртай гараг юм бэ гэж. За тэгэхээр энэ бол та өөрийгөө хэн болох вэ гэдгийг харуулах. Ерөнхийдөө Нептун гэдэг гараг бол далай тэнгисийг илэрхийлдэг гэнэ л дээ. Тэгэхээр магадгүй бас манай монголчууд далайван энтер гэдэг нь бас их учиртай байж тарах гэдэг нь шүү дээ. За тэгэхээр энэ бол нэгдүгээрт чи өөрийгөө хэн болох вэ гэдгийг илэрхийлнэ. Дээрээс нь чиний одоо зөн сөвөн оюун одоо санааны тэр хөгжлийг илэрхийлнэ. Дээрээс нь уран бүтээл ямар нэгэн одоо зүйлд уягдаж баригдахгүйгээр эрхчлөөтэй байх ийм одоо зүйлүүдийг ийм одоо үйл ажиллагаануудыг ивэж тэтгэдэг ийм гараг гэж байна. За тэгэхээр энэ Нептун гарагийн одоо энэ нөлөөт хинд илүү мэдрэгдэх вэ гэж үтсэн чинь энэ 3 сарын 22-наас 23-нд төрсэн хүмүүс буюу одоо хоньны ордны эхний яг одоо ингэж хоньны орд эхэлдэг шүү дээ тий. 3 сарын тэний эхний одоо үед төрсэн хүмүүст нь хүчтэй илүү нөлөөлнө. Энэ 25 ондоо бол илүү хүчтэй нөлөөлнө гэж байна. Тэгээд үлдснүүдэд нь бол 26 оноос хойш одоо энэ бүрэн шилжилт явагдаад 14 жилийн туршид таны гэрт одоо Нептун байх гэдэг шүү дээ. Тэр жилүүдэд нь үл одоо бусад ордныхонд одоо нөлөө нь мэдрэгдэж ингэж орчлолтууд явагдсаар хагаад ингээд 14 жилийн туршид үргэлжлэнэ гэсэн байна. За өмнө нь бол яг хөө таны 12 дугаар гэртэл маш удаан байсан юм байна л да. За тэгэхээр одоо бол одоо таны үнцэн, мэдрэмж энэ төр бол одоо өөрчлөгдөнө гэж байна. За дээрээс нь Нептун гараг бас тийм ямар нэгэн зорилго ямар нэгэн болцол нөхцөлгүйгээр харьлах тийм хайр дурлалыг бас илэрхийлдэг юм байна л да. Тэгэхээр энд одоо жишээлбэл энэ чин сэтгэлийн хайр дурлалын асуудал бас энд гарч ирж болох юм байна. За тэгээд уран бүтээлийг илэрхийлдэг уран бүтээл, шин санаа тийм ээ одоо чөлөөлөлт, өөрчлөлт, алдар хүндийг илэрхийлдэг болохоор одоо магадгүй энэ үед одоо урлаг, уран сайханд өөрсдөө амьдралаа зориулсан хүмүүс байх юм бол тэдэрт одоо алдарших илүү одоо ийм уран бүтээлийн одоо тэр сэдв гэдэг юм уу уран бүтээлийн одоо тэр уран бүтээлийг өргөжүүлэх иймэрхүү боломж байгаа гинэ. Дээрээс нь энэ бас нэг хил хязгааргүй гэдэр гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгээд дээрээс нь чөлөөлөлт гэдгийг илэрхийлдэг юм болохоор бас зарим нэгэн хүмүүсийн хувьд бол одоо энэ амьдралын нууц талыг нь илүү сонирхох, эзотерик мэдлэг сонирхох тийм ээ. Дээрээс нь магадгүй зарим нэгэн хүнд бол одоо гадаад орнд руу цагаачлах энэ гэсэн иймэрхүү сэдвүүдийг бас хүчтэй хөндөж магадгүй гэсэн байна. За дараагийн бас нэгэн том гараг бол Сатурн гараг. За Сатурн гараг таны бас нэгдүгээр гэрт орж ирж байгаа юм байна. За энэ хизээвэ гэхээр 5 сарын 26-наас 9 сарын 2-ны хооронд Сатурн гараг таны нэгдүгээр гэрт орж ирэх юм байна. За тэгэхээр энэ нэгдүгээр гэрт бол яг анхны одоо нэгдүгээр гэрт Сатурн чинь 2.5-аас 3 жилийн туршид ингэж байрлалаа сольдог. Тэгэхээр яг таны нэгдүгээр гэрт бол одоогоос 29 жилийн өмнө л
одоо байсан гэж байна. Тэгэхээр магадгүй одоо зарим нэгэн хүмүүс 29-с 30 жилийн өмнө аль хэдийн амьдрал ахуй нийгмийн үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн хүмүүс байгаа бол тийм ээ. Энэ сургааг үзэж байгаа бол тэр 29 жилийн өмнө болж исэн бэ гэдгийг бас ихэд харчихад одоо энэ оныхонтойгоо харьцуулж үзэхэд бас илүү сонирхолтой байх болов гэж. За тэгэхээр Сатурн гараг гэдэг үгэл мэдээж маш одоо хатуу эмх журам одоо ёс журам одоо хатуу сахилуу хатыг илэрхийлдэг. За тэгээд дээрэс нь одоо энэ гараг нь бас 8 сард Сатурн буюу санчир гараг гэдэг байгаа шүү дээ. Монголчууд манайхан санчир гараг гэж нэрлэдэг тийм ээ. За энэ гараг бол 8 сард одоо Нептун гарагтайгаа нэгдүгээр гэрт нэгдэх юм байна. За энэ үед яах ёстой вэ гэхээр одоо жишээлбэл энэ та хэрвээ одоо ингээд ямар нэгэн зүйлийг одоо анх хугацааны турш төлөвлөсөн аль эсвэл мөрөөдсөн байж болно шүү дээ тийм үү, ийм юм болох ёстой, ийм юм болоосай. Тэрний төлөө ямар нэгэн алхам хийсэн байгаа бол энэ бүхэн чинь бас биелэх боломж гарна гэж ингэж хэлж байна. За тэгээд мэдээж энэ үед хүлээн зөвшөөрөгдөх таны олон жилийн туршид хийж хөдөлмөрлөж ирсэн тэр одоо бүтээл байдаг юм, уран бүтээлч хүмүүс бол тийм ээ. Одоо зүгээр ингийн одоо ажил төрөл эрхэлдэг байсан бол таны одоо хүч хөдөлмөрийг үнэлэх ийм боломж гарч ирэх юм байна. За тэгэхээр энэ үйл явдал бол та 8 сараас эхлээд одоо бүтэн 3 жилийн туршид бол таны нэгдүгээр гэрт байх учраас одоо дээр дурдсан зүйлүүд бол биелэх шатанд ороод явна гэж үзэж болох юм байна. За дараагийн гариг бол дараагийн нэгэн том гариг бол Уран гариг. За Уран гариг бол таны 20 дугаар гэрт нэлээд удаан байсан юм байна. За 20 дугаар гэр гэдэг бол санхүүгийнх. Санхүү мөнгө чиний өөрөө хөдөлмөрлөж амьдрахын тулд амжиргааны төлөө хөдөлмөрлөж олдог өөрийн чинь мөнгө санхүүгийн асуудыг хариуцдаг юм гэр. За тэгэхээр энэ гэр бол Уран гаригийн нөлөөгөөр нэлээд одоо хувьсамтгай өөрчлөлт гэх тийм одоо өөрчлөлтүүд нэлээд байсан байхаа гэж 7 жил. За тэгэхээр одоо 25 онд 7 сарын 8-наас 10 сарын 9-ний хооронд таны 3 дугаар гэрлөв шилжих юм байна. За 3 дугаар гэр гэдэг нь юу вэ гэхээр энэ бол таны одоо хамаатан садан одоо найз нөхөд энэ гэдгийг хариуцдаг иймэрхүү гэр. За тэгэхээр дээрэс нь бас таны харилцдаг хүрээ орчин тойрныхны чинь бас илэрхийлдэг. За тэгээд бас тантай хамт ажилладаг хүмүүсийн харилцаа. За тэгээд өөр одоо төрлийн бүх одоо тэр амжилт олоход чинь одоо тусалдаг тэр хүмүүс энтрийг бас илэрхийлдэг юм л дээ. За Ведийн зурхаагаар бол энэ бас заримдаа нөгөө ийм амжилтанд хүрэх дээрээс нь одоо бас тийм тулааны одоо жишээлбэл ийм урлаг энтер гэж байдаг штэ. Тэр энтрийг одоо тэрний одоо тийм зэвсэг гэх юм уу, тулааны урлаг эзэмших ийм энтрийг бас илэрхийлдэг гэд бас хэлсэн байх юм байна. За гэтээ ерөнхийдөө бол энэ бидний одоо амьдралын эрч хүч нэг зорилго тэмүүлэл тийм ээ одоо тэр бүхнийг ингэж бас илэрхийлдэг юм байна. За тэгэхээр юуны төлөө зорж ийн гэхээр энэ одоо жишээлбэл хамтын ажиллагаанаас бусдад харилцаанаас тийм үү хамаатан садантай харилцах харилцаанаас эндээс одоо хэрхэн одоо тэндээс амжилт олж болох вэ гэдгийг хариуцна гинэ. За тэгэхээр энэ 7 сарын 8-аас 10 сарын 9-ний хооронд ингээд таны 3 дугаар гэрт шилжчихээд тэгээд бас ингээд 2-3-2-ын хооронд шилжилт хөдөлгөөн явагдчихснаа 26 оноос эхлээд бол бүр таны 7 дугаар гэрт 7 жилийн туршид барилна гэж байна. За тэгэхээр энд бол яг дээр дурдсан одоо тэр 3 дугаар гэрүүдэд болох энэ үйл явдлууд тийм ээ. За нэлээд хөдөлгөөнтэй, нэлээд зоримог үйлдэлүүд тэр нэг харилцаа холбоон дээр тийм ээ. Иймэрхүү одоо аялал хамаатан садантай холбоотой одоо магадгүй тэр хамаатан төрөл төрөлсөд чинь гадаад дотоод янз янзын одоо харилцаа үүсгэснээс болоод тэр нь танд одоо ямар нэгэн байдлаар тийм сюрприз маягаар танд боломж олгодог ч юм уу нэг иймэрхүү сонирхолтой үйл явдлууд болж болно гэсэн байна. За
Юпитер буюу Бархас мэд гараг. За, асуудлыг үргэлж аливаа нөхцөл байдлыг өргөжч тэлэх, өсөх, дэвших иймэрхүү үйл явдлыг ивэдэг Бархас мэд гараг таны 4-р гэрт 6 сарын 10-наас эхлээд шилжих нэ. За ингээд 26 оны 6 сар хүртэл таны 4-р гэрт байна гэж. За яг өмнө бол энэ 4-р гэрт таны 4-р гэрт 12 жилийн өмнө бас яг ийм 4-р гэрт байсан гэж. За тэгэхээр 4-р гэр гэдэг нь юг илэрхийлдэг вэ? Ямар асуудлыг хариуцдаг вэ гэвэл за энэ бол нэгдүгээрт ерөөсөө таны ээжийн чинь гэр орон. За тэгээд ээжийн чинь болон одоо яг өөрөөр төрсөн гэрийн чинь одоо гэр орны чинь нөлөө тийг хариуцна. За тэгээд дээрэс нь бас одоо чиний одоо дотоод оюун санааны чинь тэр нэг илрэл гадагшаанаа яаж илэрч ийн вэ гэдгийг бас 4-р гэр хариуцдаг гэж байна. За дээрэс нь одоо жишээлбэл эмоц буюу одоо сэтгэл санааны ерхий байдлын тухайтад бол та бол одоо ерөнхийдөө ямар орчинд хүмүүжсэн, ямар боловсрал эзэмшсэн энэ төр гэдгээс шалтгаалаад одоо тэр бүхнийг чинь одоо энэ илэрхийлдэг энэ гэр юм байна л да. Дээрэс нь энэ 4-р гэр гэдэг бол одоо бас таны өв хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, таны гэр орныг бас илэрхийлдэг гэж байна. За өөр бас нэгэн чухал үзүүлэлт нь бол таны сэтгэл зүйн байдлыг чинь энэ 4-р гэр бас илэрхийлдэг юм л дээ. Тэгэхээр энэ бол тухайн хүний хувьд одоо ямар одоо хэтэрхий одоо ерөнхийдөө бас хоньны орныхны тухайтад бол сэтгэл зүйн тийм нерв гэж хэлдэг шүү дээ. Нервийн систем гэж яриад байдаг шнэ, нервтдэг энэ гэж яриад байдаг. Энэ ч одоо нэг жоохон тийм бохомдломтгай л гэсэн утгатай үг л дээ. За энэ асуудлыг бас 4-р гэр бас хөнддөг юм болохоор энэ одоо 4-р гэрийн нөлөөгөөр тэгээд бас тэр сэтгэл зүйн байдалд бас нэлээд тийм олон анхаарал хандуулах зүйлүүд нэлээд гарч ирж магадгүй юм байна. За магадгүй одоо жишээлбэл тийм зарим нэгэн хүмүүс нь одоо гэр орноо их санах ч юм уу тийм ээ. Одоо жишээлбэл залуу дөнгөж гадаад дотоод сурахаар явсан хүмүүс байх юм бол тийм ээ. За тэгээд хэрвээ одоо тийм сэтгэл зүйн асуудал ямар нэгэн тийм санахгүй нэглэх готрох альсвал бохомдох энэ төр асуудал байх юм бол энэ дээр бол бас жоохон анхаарах хэрэгтэй байж магадгүй юм байна. За тэгээд дээрэс нь бас шашин шүтлэг итгэл бишрлийг бас 4-р гэр хариуцдаг бас талтай юм байна. За тэгэхээр одоо зарим нэгэн хүмүүсийн тухайтад бол одоо энэ 4-р гэрт Бархас мэд гараг остой холбоотойгоор одоо шашны үйл ажиллагаа одоо тийм сайн санааны үйл ажиллагаад гэх юм уу. Тэрэнд одоо өөрийнхөө одоо хүч хөдөлмөрийг зориулах тийм бас сонирхолтой болж магадгүй. Яг л өргөждөг тэлдэг гэхээр таны итгэл үнэмшил одоо аль нэгэн шашинд одоо итгэдэг бол тэрэндээ улам илүү итгэж улам гүн гүнзгий төрлөөгөө орж за тэгээд дээрэс нь шашны одоо үйл ажиллагаанд илүү оролцох. Иймэрхүү боломжууд бас гарч ирж магадгүй гэж байна. За тэгээд дээрэс нь энэ ер нь бол хоньны ордных нь нэлээд тийм гэр бүл өөр хүүхэд өөрийнхөө ойр дотныхонд илүү анхаарал өгдөг хүмүүс идэг болохоор одоо энэ үед бас одоо хүүхдийн хүмүүжил, хүүхдийн боловсрал тэр амьдралынх нь амьдралд нь хөл тавихад одоо нэлээх анхаарал цаг завыг бас зориулах ийм үе ирнэ гэж байна. За энэ нь болохоор 14-р гэрт ороод 4-р гэрт орчоод эндээс эхлээд бүтэн жилийн туршид үргэлжилж байгаа шүү дээ. 4-р гэрт ороод 6 сарын 10-наас ороод 26 оны 6 сар 7 сар хүртэл үргэлжилж байгаа болохоор нэг иймэрхүү асуудлууд нэлээд хүчтэй тавигдаж бодгүй байх нэ. За дараагийнх бол Марс буюу ангараг гараг. За ангараг гараг гэдэг бол нэлээд одоо эрч хүч идэвхтэй, маш тийм хөдөлгөөнтэй, маш эрчимтэй үйл явдлыг илэрхийлдэг. За тэгэхээр ангараг гараг таны 4-р гэрт бас орох нэ. За тань түрүүн хэлсэн Бархас мэд гараг 4-р гэрт байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэнд нь Марс гараг
Марс буюу ангараг гарыг орж ирж байна. За ангараг гарагийн одоо ухрах хөдөлгөөн болж байгаа. Ухрах хөдөлгөөн болж байгаа тухай 12 сарын 6-нд дээр дурдсан байгаа. Тэрийг санаж байгаа бол 12 сарын 6-наас эхлээд 2 сарын 23-ны хүртэл ангараг гарагийн ухрах хөдөлгөөн явж байгаа. За мэдээж 4-р гэрт байгаа гэж байгаа болохоор энэ нь таны өөрийн чинь гэр орон түрүүний дурдсанаар тийм ээ. Ээж одоо өөрийн төрлөх гэр орон, эсвэл өөрийн чинь гэр орон энэнийг илэрхийлж байгаа учраас магадгүй энэ үед одоо гэр бүл өөрийнхөө хоршин сууж байгаа байр орон сууцтай одоо жишээлбэл засвар хийгч гэдэг юм уу. Аль эсвэл гэр бүл одоо ээж хамаатан садантайгаа холбоотой ямар нэгэн одоо бичиг баримтыг бүрдүүлэгч гэдэг юм уу. Иймэрхүү ажлуудад бас жоохон тийм удаашрал ретро хөдөлгөөн болж байгаа учраас альс бол одоо урд нь хийгээд орчихсон энэ талын одоо маш шилжилт хөдөлгөөн тийм ээ гэр орно өөрчлөх өөр газар руу нөөх шилжих энэ төр гэсэн иймэрхүү асуудал байгаа бол энэ асуудлыг дахиж эргэж харах альс бол урд нь хийжсэн бол тэр үйл ажиллагаа одоо ажлыг дахиж үргэлжлүүлэх энэ төр гэсэн иймэрхүү юм оны ихэнд болох нэ 23 оны 24 25 оны 2 сарын 23 хүртэл энэ ажлууд одоо үргэлжлэнэ. Гэхдээ ретро хөдөлгөөний нөлөөгөөр бас нэлээд удаашралтай байна гэж. За тэгээ 1 сарын ер нь одоо 7-оос 4 сарын хүртэл болвол нас эхлээд 4-р гэртэл бүрэн шилжиж орж байгаа юм байна. За энэ бол ер нь нэлээд тийм идэвхтэй. Яг тэр 4-р гэр буюу одоо үйл хөдлөх хөрөнгө, гэр орны бичиг баримт, засвар, хамаатан садны тэ холбоотой асуудлууд энтерт бол одоо нэлээд тийм 2 сараас хойш нэлээд идэвхтэй үйл ажиллагаанууд өрнө гэд ойлгож болох юм байна. За тэгээд Марс буюу одоо энэ ангараг гарагийн хөдөлгөөний ухрах хөдөлгөөний үед бол бас анхаарах ёстой зүйл болвол бас нэлээд тийм зөрчил тэмцлүүд нэлээд гарч болох юм. Одоо жишээлбэл харилцагч, хамтрагч, аль эсвэл хамаатан садан энтертэй харилцаанд бас жоохон үл ойлголцол ч юм уу жоохон зөрчил тэмцэл гарч магадгүй учраас энэ бүхнээс боломжлчих хэрэгтэй. Харин ухрах хөдөлгөөнд туснаас хойш энэ бүх үйл ажиллагаа урагшаана. Одоо илүү ахиц твшил гараад явнаа гэж ойлгож болох нь. Дараагийн гараг бол цолмон гараг. Венера гэдэг те хайр дурлал, гоо үзэмж, гоо сайхан урлаг, хобби зэргийг илэрхийлдэг. Романтик харилцааг өнгөрлөхийдэг. За энэ гараг таны 1-р гэрт. Дахиад таны 1-р гэрт байх нэ. За 1-р гэрт хэдийд орж ирэх вэ гэхээр 2 сарын 5-наас 3 сарын 28 хүртэл. За гэтэл мөн энэ цолмон гараг нь ретро хөдөлгөөнд, ухрах хөдөлгөөнд 2 сарын 2-оос 2 сарын 27-ны дотор бараг 2 сар бүтэн ухрах хөдөлгөөнд орох нь. За энэ ухрах хөдөлгөөнд орсон үед юу хийж болохгүй вэ гэхээр за эхлээд болохыг нэлээ. За юу хийж болох вэ гэхээр мэдээж урд өмнө нь одоо тийм татан сайхан харилцаа, хайр дурлалын сайн харилцаа байсан бол тэр бүхэн эргэж ирэх магадлалтай гэж байна. Хучин дурлал эргэж ирэх магадлалтай гэж байна. За тэгээд дээрэс нь одоо урд нь хийж хэрэгжүүлж байгаад орхисон чиний дуртай хийдэг ажил одоо уран бүтээлч гэдэг юм уу та зурах, хөгжим сурах ч гэдэг юм. Иймэрхүү ажлууд одоо дахин эргэж сэргээх тэр хоббигоо дахиж үргэлжлүүлэх юм боломж гарч магадгүй юм байна. За тэгээд энэ цолмон гараг таны одоо 1-р гэрт 2 сард 3 сард байж байгаа дахиж наашаа цаашаа хөдөлгөөнд орж явж байгаа 5 сард дахиад таны 1-р гэрт орж ирж байгаа юм байна. Тэгэхээр энэ 25 он бол цолмон гарагийн одоо тэр хайр толгой, үзэмж, хобби, дуртай хийдэг ажил энтерт бол нэлээд одоо агц твшил гэх юм уу? Нэлээд одоо тийм үйл явдлууд өрнөх нэ. Тэгээд дээрэс нь энэ цолмон гарагийн ухрах хөдөлгөөний үеэр бол гоо сайхны тийм мессежлбар энтер хийхийг бол бас таатай биш ээ гэж үздэг. Учир нь бол яг энэ үед одоо жишээлбэл хийлэгч гисэн ухрах хөдөлгөөний үед хийлэгч гисэн зүйл заавал дахиад нэг эргэж харах, заавал нэг засвар хийх энтер иймэрхүү үйл явдал өрнөд идэгий. За энэ бол өнөхөр өний шүү ийм хүм хийж исэн хүмүүсийн ч гэсэн би мэдэх учраас. За тэгээд дээрэс нь цолмон гараг таны одоо 2 сараас хойш бол ухрах хөдөлгөөнөөс зогсооч чинь. За энэ үед бол мөн цолмон гараг 1-р гэрт байж байгаа байхад чинь Нептун буюу өглөө ярьсан, түрүү ярьсан
Нептун гараг бас таны нэгдүгээр гэрт байгаа. Тэгэхээр Нептун гараг бас ямар нэгэн болцол нөхцөлгүйгээр хайр дурлалыг илэрхийлдэг гэдэг болохоор энэ нь бас дээрэс нь хайр дурлалыг илэрхийлдэг цолмон гарагтай нэгдчихээр энд бол бүр илүү одоо хүчтэй тийм сонирхолтой үйл явдлууд өрнөх магадлалтай байгаа юм байна. Жишээлбэл одоо чин үнэн ч одоо тийм хайр дурлалтай учрахч гэдэг юм уу? Аль эсвэл одоо тийм угаасаа тийм одоо хайр дурлалтай учирсан яваа бол одоо гэрлэх саналтай өгч гэдэг юм уу? За магадгүй энэ үед бол бас хайр дурлалын харьцаанаас харилцаанаас гадна одоо таны уран бүтээл, хоббины чинь одоо тэр бас ажил илүү танд бас утга учиртай сонирхолтой болж ирэх бодолтой гэж. За яг ийм байрлалд бол цолмон гараг яг энэ байрлалд 8 жилийн өмнө байжээ гэж. За тэгэхээр 8 жилийн өмнө нэгдүгээр гэрт цолмон гараг байж явах үед танд ямар учрал тохиолсон гэдгийг бас шинжээд үзчихэхэд бас сонирхолтой анализ болох хаа. За цолмон гараг дахиад 10 дугаар сарын 14-өөс 11 сарын 7-ны хооронд таны 7 дугаар гэрт орох нэ. За 7 дугаар гэр гэдэг бол ерөнхийдөө бүх төрлийн харилцаа болоо тэр дундаа гэрлэлт хайр дурлалын харилцааг илэрхийлдэг. За магадгүй энэ үед бол Нептун гараг болоо цолмон гарагийн нөлөөгөөр одоо жинхэнэ хайр дурлалтай учирсан хүмүүс нь гэрлэх шийдвэр гаргах ч гэдэг юм уу, ийм сонирхолтой үйлдэл болох магадлалтай гэж хэлсэн байна. За дараагийн гараг бол Плутон гараг. За Плутон гараг таны 11-р гэрт байгаа, өнгөрсөн оноос хойш энэ гэрт байгаа юм байна. За 11-р гэр гэдэг бол нийгмийн одоо сүлжээ, тэр харилцаануудыг илэрхийлдэг. За энэ үед яах вэ гэхээр найз нөхдийн хүрээлэл таны амьдардаг орчин тойрон болоод харилцдаг хүмүүсийн чинь хүрээ өөрчлөгдөх магадлалтай гэж байна. За тэгээд мэдээж бас нөлөө бүхий хүмүүстэй танилцаж одоо тэндээс таны амьдралын бас өөрчлөлтийн зарим нэгэн одоо алхмууд гарч ирэх магадлалтай гэж тэр хүмүүсээс дэмжлэг аваад гэж шүү. За дээрэс нь яг санаа зорилго нийлдэг нэг одоо хүсэл сонирхол зорилго нэгтэй хүмүүстэйгээ бас энэ үед нэг групп болж ингэж хамтарч ажиллах боломжууд үүснэ гэж байна. За тэгээд дээрэс нь Ведийн 6-9-оор бол 11-р гэрийг бол бас орлого гэж хэлдэг. За барууны 6-аар бол ерөөхдөө харилцаа холбоо найз нөхдөд хүрээлэл гэдэг бол Ведийн арай жоохон өөрөөр бас тодорхойлдог юм байна. За тэгэхээр таны одоо жишээл хувь хүний үүднээс одоо тэр ч одоо тэмүүлж байгаа тэр одоо хүсэл одоо импульсний гэж хэлдэг те гинтл одоо тэр ийм зүйл хийвэл яг болж чинь гэж бодоод яг тэр хүсэл зорилгоо тэмүүлэх одоо биелүүлэхийн төлөө явах одоо бас нэг ийм боломжуудыг бол гарч ирдэг гэж Ведийн зурхаа үздэг юм байна. За тэгээд дээрэс нь бас нөгөө одоо өөрийнхөө бодож тэмүүлж исэн тэр хүсэл мөрөөдлөө одоо амьдралд хэрэгжүүлэх энэ төр гэсэн иймэрхүү одоо зүйлийг одоо илэрхийлдэг гэж Ведийн зурхад үздэг юм байна. За мөн дээрэс нь энэ 11-р гэрийг болохоор Ведийн зурхад бас юм одоо өгөөмөр элбэг одоо тийм баян тансаг тэр одоо байдлыг бас илэрхийлдэг гинэ. Тэгэхээр бол магадгүй энэ нь одоо нөгөө нөлөө бүхий хүнтэй одоо танилцаад тийм үү. Тэгээд энэ хүний нөлөөгөөр одоо чиний одоо тэр өөрийнхөө хүчийг дахиж үнэлэх тэр хүний тусламж дэмжлэгтэйгээр одоо тэр өөрийнхөө одоо байдлыг сайжруулах энэ гэсэн ийм боломжууд гарч ирдэг гинэ. За тэгээд дээрэс нь бас 11-р гэрийг Ведийн зурхад бол одоо оюун санааны өсөлт тэгээд дээрэс нь одоо сэтгэхүйн одоо тэр маш тийм одоо тодорхой одоо тийм байдлыг олж харах энэ тийм боломжуудыг гарч ирдэг гэж хэлж байна. За 11-р гэрийн яг эсрэг талд нь 5-р гэр байрладаг болохоор энэ бол одоо таны материалыг өөрийнхөө үзэл бодол одоо бодож төлөвлөж исэн тэр зүйлийг яг шууд тийм материалыг одоо ертөнцид болгож ирэх юм боломж гэж бас харддаг юм байна. За тэгээд мэдээж ер нь бол бүх одоо энэ гэрүүдэд оршиж байгаа тэр 11-р гэрт одоо байрлаж байгаа бусад гариг ирэхсийнхаа нөлөөгөөр ямар гариг байрлаж ийн гэдгээсээ шалтгаалаад одоо таатай байх уу аль эсвэл бас жоохон таагүй
тийм нөлөө байх уу гэдгийг нь бас бодож үзэх хэрэгтэй юм байна. За дараагийнх нь бол Меркурий буюу буд гариг. За буд гаригийг бол бид нар жилдээ 3 удаа ретро хөдөлгөөн хийдгээ гэд хэлчихсэн тийм ээ. За ретро хөдөлгөөний үед юу хийвэл сайн, юу хийвэл муу байдаг вэ гэдгийг бол тухайн цаг үед нь яриад явчих учраас за Меркурийн хөдөлгөөний талаар бол нэг их олон юм ярих энд хэрэг байх гэж бодож байна. За хамгийн гол нь бол 1-р гэрт чинь таны 3 сарын 15-нд 1-р гэрт чинь таны ухрах хөдөлгөөн болох юм байна. За тэгээд энийг үл яг тухай үе за одоо сарын 6 дээр нэрэд тавьчихаар энийг ингээд ивчихсэн алгасчээ гэж бодож байна. За дараагийн нэг чухал зүйл бол кармин зангилаа гэж яриад байдаг. Сарны одоо огтлцлын цэгийг бас сүүлийн үед энэ ведийн зурхайн хамгийн маш тийм чухал зүйлтэй гэж үздэг. Энэ зүйлийг барууны астрологчид маш их ярьдаг болчиход байгаа. Тийм болохоор энэ талаар бас жоохон дурдчихъя. За энэ бол кармин зангилаа. За монголчууд бол энийг бас мэдэхгүй биш. Ер нь бол эртнээс аш мэддэг байсан. Гэхдээ кармин зангилаа гэж хэлэхээс илүү одоо нар сар хэртэлтийн үед одоо раху залгиччээ гэж монголчууд ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол раху гэдэг сарны хойд зангилаа буюу хойд цэгийг, огтлцны цэгийг хэлдэг юм байна. За кету гэхээр урд цэгийг нь хэлдэг юм байна. За тэгэхээр энэ цэгүүд өмнө энэ цэгүүд одоо байрлалаа солих юм байна. 25 онд байрлал. 25 оны 1 сарын 12 одоохон ер нь байрлалаа солих гэж байгаа юм байна. За энэ байрлал солигдох үед бол 1.5 жил буюу 18 сарын туршид нэг удаа байрлалаа солих юм байна. Тэгэхээр өнгөрсөн таны одоо ялангуяа хоньны ордонд 1-р гэрт барилж исэн юм байна раху. За тэгээд 6-р гэрт нь кету буюу өмнөд зангилаа таарч исэн байна л да. За тэгэхээр өнгөрсөн одоо 18 сар буюу 1.5 жилд бол одоо олон онцлог үйл явдлууд болсон бол магадгүй энэ сарны зангилаа буюу кармин одоо сарны одоо огтлолцол буюу кармин зангилаатай холбоотой байсан байж магадгүй гэж ингэж үзэж болох юм байна. За одоо харин таны бүтэн одоо 1-р гэрт 1.5 жил байрласан раху одоо 12 дугаар гэрлээ орно гэж байна. За тэгэхээр 12 6 дугаар өмнөх одоо хойд зангилаа нь 12 дугаар гэрт урдах зангилаа буюу раху нь 12 дугаар гэрт кету 6 дугаар гэрт орно гэж байна. За тэгэхээр 12 дугаар гэр гэдэг маань бол тэнд ямар үйл явдал болох вэ гэдгийг бол одоо энэ 12 дугаар гэрээсээ шинжиж болно л доо. За 12 дугаар гэр гэхээр ерөнхийдөө бол яг нь тийм тусгаарлах гэдэг юм уу? Ганцаараа байх, тусгаар байх. Альсвал юм өнгөрснийг энэ төр илэрхийлдэг юм гэр гинэ. За тэгэхээр одоо ажил болоод амьдрал дээр жоохон тийм балансыг барих хэрэгтэй. Тэнд одоо сэтгэл зүйн хувьд бол одоо бас жоохон тийм нервийн систем ч одоо жоохон сулрах энэ тийм адалтай энэ гэж ведийн сурхад бол үздэг юм байна. Жоохон санаа зовох, аливаа зүйлд одоо санаа зовох, айдастай байх энэ гэдэг иймэрхүү төлөв байдал бас илэрч магадгүй гэж үздэг юм байна. За тэгэхээр ерөөхдөө хоньны орд бол жоохон тийм нервийн одоо бас жоохон нэлээд тийм мэдрэмтгий тийм ордог байдаг юм байна л да. Тийм болохоор одоо тийм урам хугарах аль эсвэл одоо жоохон готрох энэ гэсэн юмхүү байдал хурдан одоо тийм юмд одоо мэдрэг байдаг учраас энэ зүйлд жоохон анхаарах хэрэгтэй юм байна. За тэгээ бас өнгөрсөнтэй холбогддог. За ганцаараа байх гэдэгт бол мэдээж бас одоо соёлол одоо эмнэлэгч гэдэг юм уу нэг иймэрхүү байдлаар тусгаарлагдахыг бас хэлж болно гэж байна. Нөгөө утгаараа бол одоо бас таагүй утгаараа бол одоо шүүх, шорон энэ гэсэн асуудыг бас хөндөгдөг юм байна. За энэ бол тухайн хүмүүсийнхаа нөхцөл байдлаас шалтгаалх байлгүй дээ тийм ээ. За тэгээд энэ 12 дугаар гэрний эсрэг талд нь бол 9 болон 12 дугаар гэр нь өнгөрснийг илэрхийлдэг бол 9 дугаар гэр бол ирээдүйн энтрийг илэрхийлдэг болохоор энэ бүх асуудлууд бас одоогийн бидний амьдралд яаж нөлөөлж байгааг нэ гэдгийг бас
тухайн үед нараа явж байх. Ерөнхийдөө сарны зангилаа буюу сарны огтлцол буюу кармын зангилаа гэдэг энэ сэдвэр нэг тусгай видео хий гэж үзэж байгаа учраас энэ хүрээд ингээд энэ удаагийн 25 оны ерөнхий төлөв байдлыг өндөрлөө. За тэгээд та бүхэнд энэ одоо миний энэ хийж байгаа блог таалагдж байгаа бол найз нөхдөдтэйгээ хуваалцаарай. Одоо тэгээд дээрэс нь таны одоо амьдрал үйл ажиллагаанд чинь үнэхээр энэ хэсэг нь таарч байна гэвэл мэдээж бас комент хэсэгт бичээрэй. Энэ нь бол одоо бас энэ зурхайн төлөв байдлыг бид нар судалж шинжилж тэндээс одоо шүүж тунгаж бичиж байгаа болохоор энэ аль хэсэг нь таардаг юм байна гэдгийг бас хүмүүст хүргэж мэдээлэхэд бас тустай юм аа. За тэгээд та бүхэн 55 оны амьдралд нь аз жаргал сонсон бүхэн бэлэг болтугай гэж хүсээд энэ удаагийнхаа блогийг өндөрлөё.